За яг энэ зам дээр өдөрт 400 мянган машин явж өнгөрдөг гинэ. Нэг цагт 35 мянган машин нэвтрэн өнгөрч байгаа. За одоо энэ метроны нэг гүүр байгаа зү дээр ч одоо харагдаж байгаа. Энэ гүүрнээс дараагийн гүүр явах болохондоо энэ гүүрний даагуур явах болохондоо жижиг тэрэг болгонд 7 тэрхамын татвар төлөө явж байгаа гэсэн үг. Энэ замыг ашигласныхаа төлөө. За ирээд юм уу? За ингээд том автобусууд болохоор бүр үнэтэй татвар төлдөг байна шүү дээ. Энэ замыг ашигласныхаа төлөө. Тэгжиж нөгөө төв замынхаа ачааллыг богцох бодлого барьж байгаа. Тэгсэн ч гэсэн машинууд явсаар байна таа. За Дубай таксины үйлчлэлийн асар их хөгжсөн бөгөөд өдөрт 12 мянган такси 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг гинэ. За автобусны шүлжээ Дубай хотод 170 гаруй автобусны чиглэл байдаг. За 170 чиглэл 1500 гаруй автобус өдөр бүр 300 мянга орчим одоо зорчигчдыг тээвэрлэдэг гинэ. 100 гартлаар метроны 2025 оны 8 дугаар сарын байдлаар нэг литр бензиний 3 тэрхам ханштай байсан байна. За Tesla болон цахилгаан такси автобус одоо 25% эзэлж байгаа юм байна. Одоо Дубай тээврийн хэрэгслийн. За тээврийн салбарт нь 16 мянган хүн ажилладаг байна дээ. Хөгжсөн шүү дээ. Дэлхийн хамгийн өндөр орлого. Бүрс Алифа. Тэр таксийн цав хагас татдаг байна. Нэг датаа фүүснээс гарч ирэнгүүт бүжгэлийг барагдаад байдаг нэг рилүүд байдаг шүү дээ. Ахалтай Instagram-ийн рилүүд байдаг. Тэр чинь яг энэ дээр хийгддэг байхгүй юу? Та нар дээрээс нахад дороо юм аа. Доор харагдаж ирсэн үстэй. Тэгэл